үзэгчтэй та бүхэнд орой мэндийг хүргэе. Харвахаар чөлөө цогт хэлбэ цар түмний дуу хоолой A-News мэдээлэл өгүүлбэр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Та бүхэнд ихний мэдээллийг хүргэе. Сар болгоны нэгэнд хамгийн удирдлагаас сэтгүүлчдэд өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажлууд цаашид хийгдэх үйл ажиллагааны тухайд мэдээлэл өгдөг уламжлалт тогтсон. За энэ уламжлалын дагуу өнөөдөр аймгийн засаг дарга тосрон хэд хэдэн чиглэлээр мэдээлэл өгсөн юм. 2014 оны жилийн эцсийн мал тооллохоор аймгийн хэмжээнд 4,111 мянган толгой мал тоологдсон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 17.9% буюу 625 мянган толгойгоор 5 төрөл дээр өсч малын тоогоор устдаа 4-р байранд орсон байна. Үүнээс тэмээ 21,970, адуу 246,940, өхөр 183,265, хонь 1,821,050, ямаа 1,838,280 толгой байна. Нийт малын тоогоор Баян Өндөрсөм 328.6 мянган толгой малаар тэргүүлж, богд, бүрд, уянга, баян гол дуудах байруудад оржээ. Нийт малын 90%-ийг хонь ямаа эзэлж байна. Малын төрлөөр богд сум 7,835 толгой тэмээ, бүрд сум 23,440 толгой адуу, уянга сум 39,407 өхөр, Баян Өндөрсөм 180,223 толгой хонь, богд сум 230,683 толгой ямаагаар тэргүүлсэн байна. Мөн сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг харгалзан улсын сайн малчинд 5 хүн тодорхойлж засгийн газарт хүргүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 4,111 мянган мал тоологдсон байгаа. За энэний өмнөх оноос 625 мянган толгойгоор өссөн. За Өвөр Хангай аймгийн одоо 83 жилийн хөгжлийн түүхэнд хамгийн олон мал тоолсон жил байгаа. Манай хэвлэлийнхээ өмнө сонссон 2009 онд 3.6 сая мал тоолуулж ирсэн. 3,620. Тэгээд 2099 онд 2.9 сая мал тоолуулж ирсэн. Ингээд малын тоотлогоо бол за малын тоотлогын хувьд аваад үзэхэд нийт малын ихэнх хэсгийг хонь ямаар эзэлж байгаа. Үндсэндээ 90% хонь ямаар эзэлж байгаа. За малын тоотлогоогоор сумдуудад хамгийн олон малтай сумаар Баян Өндөрсөм байгаа. Дараа нь хоёрт нь богд сум, гуравт нь бүрд сум, ингээд эхний 3 сум бол энэ 3 байгаа. За малын мэдээж малын тоотлогоо гол юм бол сүүлийн үндсэндээ 9 оноос хойш 5 жил бол байгаль дэлхий ивэл хайрласаг сайхан жил байсан. Дээр нь мэдээж манай малчтын шургуу хөдөлмөрийн үр дүнд бол мал сөрөг ингэж өссөн байна. За энэ жил үйлчлүүлэг сайхан байгаа. Нийт нутгийн нэг 85% нь бор байна. За бор учраас жаахан малын унд ус жаахан ховор гачаалтай байна гэж малчид ярьж байна. За бусдаар бол үндсэндээ их сайхан жил байна гэж ингэж одоо байна. За одоогор бол мэдээж малын хорогдолч гэдэг ч юм уу хүндэрсэн гэдэг асуудал бол мал аж ахуйн үйлчлэлтийн хувьд байхгүй байгаа. За сая аймгийн хэмжээнд бид нэр улсын сайн малчин тодорхойлох хүмүүсээ ярилцаад 5 хүнийг одоо улсын сайн малчин тодорхойлж засгийн газар түргүүлсэн байгаа. Бүрд сумын малчин Пунцэг, Баян Өндөр сумын малчин Сэрэн Пунцэг, за Хайрхан Дулаан сумын малчин Дэлгэр Далай, Наринтэй сумын малчин Дэгд Дөрж, Баян гол сумын малчин Батсайхан гэсэн юм 5 хүнийг ажлынх нь үзүүлэлтүүдийг харж байгаа. Сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлт үр дүн харж агаад улсын сайн малчин тодорхойлсон байгаа. За тэргүүний тариаланчаар бол тодорхойлолт бол сумдаас ирээгүй. Тийм учраас 5 одоо малчин бид нар засгийн газарт өргөн барьсан байгаа.
2014 онд төсөв 120 орчим хувийн бэлэлттэй 1.1 тэрбумаар давж биелсэн сайн үзүүлэлттэй гарсан байна. Харин орон нутгийн хөгжлийн сан болоод тусгай зорилтын шилжүүлэг буюу боловсролын салбарт өртөө гарчээ. Улсын төсөв хүндэрсэнтэй холбоотой улсаас суулгадаг татаасыг өгөөгүй учраас орон нутгийн хөгжлийн сангийн 3.1 тэрбум төгрөг онд амжихаар болсон боловсролын салбарын хувьд төсвийн тодтоглоор 300 сая төгрөгийг буруuснаас үүдэлтэй гэж байна. Харин эрүүл мэнд соёлын салбар өргөө гарсан байна. 2014 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлуудын 90%-ийг хийж гүйцэтгэжээ. Аймаг орон нутгийн зүгээс энэ сард хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. За үүнд өнгөрсөн онд ажлаараа тэргүүлсэн аймаг сумын шилдэгүүдээ шалгаруулан урамшуулах ажлыг нэг сарда багтаан зохион байгуулах юм байна. За мөн сайн аюунхан намнуусрынгийн нэрэмжит музей байгуулах, түүхэн гэрэл зураг, баримтат киног нийтэд танилцуулах, 2015 оны зорилттой жилийн нээлттэй үйл ажиллагаа зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Аймгийн 19 сүмийн ажлыг дүгнэх 9 ажлын хэсгийг томилж 1-р сарын 7-оос эхлэн 11-ний дуустал сум бүрт ажиллах юм байна. Улмаар 2-р сарын 1 гэхэд аймаг сум багуудын тэргүүний шилдэгүүдээр шалгаруулж шагнал урамшууллаа олох юм байна. Мөн улсын түүхийн музей тавигдсан сайн аюунхан намнуусрынгийн Оросын хаан тусад айлчилсан тухай түүхэн гэрэл зургуудын үзэсгэлэн, баримтат кино, шин номын нээлт, сайн аюунхан намнуусрынгийн тухай лекцийг энэ сарын 13-нд 10 ихэр хотнод зохион байгуулах юм байна. Мөн түнчлэн уян суманд сайн аюунхан намнуусрынгийн нэрэмжит музейг нээж дээрх үзэсгэлэнгийн зүйлүүдийг байршуулах юм байна. За нэгдүгээрт сумдын ажлыг дүгнэх ажил эхэлж байгаа. 1-р сарын 7-оос нөгөөдрөөс эхлээд манай хамгийн газрынхан 9 групп болоод 19 суманда 11-ийг дуустал ажиллана. 11-ийг дуустал ажиллаж байгаа. За ингээд сумдын ажлыг дүгнчихнэ. За энэ үеэр бид бас аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тайлан гаргасан юм сэтгүүл гаргаж байгаа. Энэ 7-оос эхлээд бид нэр бас сумдад иргэдэд хүрэх ажлыг манай энэ ажлын хэсэг зохион байгуулна. Энэ сумдад ажиллах ажлын хэсгүүд бас иргэдтэй уулзалт хийн. Аймаг орон нутгийн ажлын талаар мэдээлэл өгнө. Саналуудлыг сонсно. Тулгамдж байгаа асуудал юу вэ гэдгийг газар дээр нь бас үзэж харах зорилготой ажиллаж байгаа. Зөвхөн ажил дүгнэхээс гадна за агентлагуудын ажлыг бид нар 15-наас 20-ны хооронд дүгнж дуусгана гэж бодож байгаа. Хэлц агентлагуудын ажлыг. За ингээд аймагуудынхаа одоо нэг аваргууд гэж ярьдаг. Одоо тэргүүний хүмүүс, салбарын тэргүүний хүмүүс, аймгийн сайн малчид, тэргүүний сум, тэргүүний баг гэд энэ ажил дүгнэх асуудлуудаа бол 1-р сарын 27-8 за 2 сарын 1 гэхэд цаатлаа хугацаа хийж дуусгаад шагнал урамшууллын бүгдийг бэлэн болгоно гэсэн ийм бодолтой байгаа. 1 сард хийх нэг гол ажил. За 2-дугаарт 1-р сарын 13, 14-нд бид нэр сая одоо та нар харсан байх улсын түүхийн музейд гарсан сайн аюунхан намнуусрынгийн тухай, сайн аюунхан намнуусрын тухайн үеийн Оросын хаан тулсад айлчилсан айчлалын тухай гэрэл зургийн үзэсгэлэн байгаа. Энэ үзэсгэлэн баримтат кино гарч байгаа. Энэ кино дээр нь одоо бас лекц уншуулах, шин номын нээлт хийх ийм ажлуудыг бид нар 13, 14-нд хийхээр төлөвлөж байгаа. Энэ би нөө 13-нд аймгийн төвдөр, 14-нд уян суманд. За тэгээд уянгад бид нар 14-нд гол нь тэнд намнуусрынгийн нэрмжит музей гэдэг орон нутгаас хөрөнгө гаргаа барьсан байгаа. Энэ музейд тэр зургнуудыг бид нар худалдаж авах байрлуулж байгаа. Музей 2 танхимтай байгаа. Нэг танхим нь бол үндсэндээ ерөнхий сайд намнуусрын хаан торс улсад айлчилсан гэсэн ийм одоо нэг танхим байх. Энэ танхимын үзэсгэлэнгийн 70 зураг 20-30 минутын баримтат кинодаа уян суманд ингээд музей байгуулнаа. Музейн анхны суурийг ингээд бий болгочихё гэж байна. За энийг 14-нд хийн уянгад, 13-нд аймаг дээр хийн. За хэвлэлийг хийнийг гэсэн сурталчилж өгөөрөө бид нар бол энэ ахлах ангийн сурагчид за энэ 10 хэрийн иргэдийг бас нэг өдөр багтааж үзэсгэлэн үзүүлэх юм зохион байгуулалтыг хийгээд соёл спорт аяж үйлчлэлийн газрын дарга Түмэн Жаргал ахлуулсан ажлын хороо гарцсан ажиллаж байгаа.
сая би энэ ажлын хорооны хурал хийгээд ирлээ. Тэгэхээр 13-нд бол энэ манай энд үзэсгэлэн болно. Дээр нь одоо шинжилгээ ухааны активын түүхэн хүрээлэнгийн захирал доктор Чулуун Намнас хаан Оросд ачилсан тухай одоо бас лекц уншина. Архив ерөнхий газрын дарга байсан одоо шинжилгээ ухааны активын түүхэн хүрээлэнгийн секцийн эрхлэгч доктор Өлзийбаатар бас лекц уншина 13-нд. Тэгэхээр бол 13 бол ийм одоо нэлээд номын хур бус өдөр болох нэ гэж манай хэвлэлийнхэн ойлгож сурталчилж өгөөрэй. За нарийн хөтөлбөртэй холбоотой юмыг бол ажлын хорооноос та нарт удахгүй өгнө. Тэгээ 14-нд бол уян сум зохион байгуулаад тэнд нь үзмөрүүдийг бид нэр бас орон нутгаас хөрөнгө гаргаж худалдаж аваад тэнд нь байрлуулад ямар ч бас нэг танхимын ашиглалтанд оруулчихъя гэж байгаа юм. 2015 оны аймгийн иргэдийн хурлаас эрүүл мэндийг дэмжих зорилттой жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан зорилттой жилийн нээлтийг 15-нд хийхээр төлөвлөж байна. Мөн нээлтийн үйл ажиллагаатай хамтдагхан иргэний эрүүл мэндэд иргэний оролцоо зөвлөгөөний зохион байгуулна. За зорилттой жилийн гол агуулга нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэхэд чиглэгдэж байгаа. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олоход илүүтэй чиглэн ажилладаг эрүүл мэндийн анхаарчны байгууллагуудад хандсан үйл ажиллагааг түлхүү хийхээр төлөвлөж байна. Дээрх үйл ажиллагааг 600 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах юм байна. Эдгээрээс хүйтийг хийсэн ч гэсэн гадаад засгийн агарын хэм доктортой өдрөд үргэлжилж байна. Бидний ус цагуур орчин шинжилгээний албанаас болсон мэдээгээр хүйтний эрч суларч агарын хэм 5-10 градус хүйтэн байхаар байна. За ерөнхийдөө энэ сард олон жилийн дунджаас дулаан хурд үндэс ахиу орох мэдээ гарсан байгаа. Ингээд та бүхэнд энэ 7 хоногт болон энэ сар цагаагаар ямар байх тухай мэдээллийг хүргэж байна. Өглөө удирлын хамгийн хүйтэн өдрүүдийг монголчууд 6 цаг тооны бичгийн дагуу хэмждэг. Үүний дагуу тооцвол өнөөдөр 2 өс хэдийнэ дундаа орсон байна. 2 өсөд хор зарх хөлтөн хэмээн зөөрлсөн байдаг гэсэн ч өнөөдөр гадаа гялтах засгийн хазар хайрдаг хүйтэн жавар ховор үзэгдэлүүлж нэвсэтэл цастар зөвлөн өдрөл гэдгийг сануулад өгөөсэй гэдгээрээ олон хүнээс гарах болжээ. Тэгвэл хүйтнэрч цаашдаа улам сулран гэдгийг ус цагуур орчны шинжилгээний албанаас бидэнд мэдээлж байна. 1-р сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-аас 1 хэмээр дулаан байх бөгөөд хурд үндэсний хувьд богд сумын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас унах төлөвтэй байна. За 2015 оны 1 сарын 5-наас 12-ны хүртэлх 7 хоногийн үржилсэн төлөв 8-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орохоор байгаа. Ихэнх хугацаанд салхи 5-аас 10 м/сек. Хугацааны ихээр хүйтний эрч хадгалагдана. Цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө 15-аас 20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. За 9-10-да хүйтний эрч бага зэрэг суларч өдөртөө 0-5 градус хүйтэн байхаар байна. За энэ сарын агаарын дундаж температур нь ихэнх хугацаанд 11-ээс 16 градус хүйтэн буюу олон жилийн дунджаас 0.5-аас 1 градусын дулаан байхаар байна. Ихэнх хугацаанд нийт нутгаар шөнөдөө 23-аас 28 градус хүйтэн, өдөртөө 13-аас 18 градусын хүйтэн байхаар байна. Энэ сард олон жилийн дунджаас нийт нутгаараа ахиу богд сумын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. За 1-р 10 хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар 2-р 10 хоногийн дунд үе болон сүүлчээр 3-р 10 хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар цас орж салхи ихэнх хугацаанд секундэд 12-аас 14 м/сек хүрч засан болон шорон шурах шуурхаар байна. За 3-р 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 16-аас 18 м/сек хүртэл шуурч засан болон шорон шурах төлөвтэй байна. Ерөнхий төлөв. За маргааш буюу 1-р сарын 6-нд бүх нутгаар солигдмол үүлтэй цас орохгүй. За салхи баруунаас 5-аас 10 м/сек, нийт нутгаар шөнөдөө 15-аас 20 градус, өдөртөө 3-аас 8 градус хүйтэн байхаар байна. За харин 10 ихэрд солигдмол үүлтэй цас орохгүй. Салхи баруунаас 5-аас 10 м/сек, шөнөдөө 15 градус, өдөртөө 4 градус хүйтэн байна. Энэс мэдээлэл
мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Одоо та бүхэн нэгэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. Хэрвээ та хаа нэг тийшээ явах гэж байгаа бол анхаарлаа хандуулна уу? Өвөл болж гол мөрөн хүлдэх үед гардаг асуудал бол мэс цөмрөх аюул байдаг. За нэгэн төхөөрөмжийн улирал ирсэн ч гэлээ том голууд ёроолдож хөлдөөгүй. Мөсний дац тэврийн хэрэгсэл явхад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мэс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна. 2014 оны 12 дугаар сарын 3 дугаар 10 хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд битүүн мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдог хүртэл хөлдсөн хэдий ч мөсний зузаан голын нийт уртын дагавд харилцаа адилгүй байна. Манай аймгийн тухайд орхон гол ёроолдож хөлдөөгүй, бусад жижиг голууд ёроолдож хөлдсөн мэдээтэй байна. Том голын хувьд ёроолдог хүртэл хөлдөөгүй, мөсний дац хүн мал тэврийн хэрэгсэл явхад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мэс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг ус цагуур орчны шинжилгээний албанаас анхааруулж байна. За 12 сарын 31-ний байдлаар буюу одоо мөсний үзэгдлийн мэдээгээр бол орхон голын мөсний зузаан буюу усны түвшин бол 183 см. Энэ нь болохоор өмнөх 10 хоногийн ихтэйгээ 10 хоногийн орчим. Харин зэгстэй таац онг голын усны түвшин мөсний түвшин бол Баталцын сумын орчимд бол орхон гол 65 см. Харин хар орон сумын орчимд 64 см буюу олон жилийн дунджаас 12 см-ээр бага байна. Онг голын мөсний зузаан бол уянгас сумын орчим 90 см буюу олон жилийн дунджийн орчим. Харвахэр сумд 41 см буюу олон жилийн дунджаас 11 см-ээр их зузаан мөсөн бүрхүүлэгдсэн байна. Таац голын мөсний зузаан бол 20 см буюу олон жилийн дунджаас 25 см-ээр бага байна. Энэ яг энэ жилийн таац голын усны түвшин арай бага байгаатай холбогдоод. Харин томоохон гол буюу орхон гол мөсөн бүрхүүлээр хучигдсан боловч мөсний зузаан бас гүйцэд сайн хөлдөг байгаатай холбогдуулаад хүм мал гарахад бол яг зарим хэсэгтээ боломжийн зарим хэсэгтээ арай болцоогүй байна. Харин машин техник гарахад бол мөс цөмрөх аюултай гэдгийг ард иргэдтэй анхааруулж байна. Манай аймгийн гол мөрөн нутаг дэвсгэр нийлж байгаа гол горих булгнуудын урсцаас шалтгаалan мөсний зузаан харилцаа адилгүй байна. За онг гол уян суманд 90 см байхад 10 ихэр суманд 41 см байх жишээтэй. Энэчлийн хувь цагаарын байдал харьцангуй дулаан байгаа хэдий ч мөсний зузаан өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад төдийлөн өөрчлөгдсөн зүйл алга байна. За гэсэн ч цагаагаар нэг хүйтэрч нэг дулаарах байдлаар тогтворгүй байгаагаас гол мөрний мөсний зузаан шалтгаалж байна. Гол мөрөн битүүн мөсөн бүрхүүл тогтсон үед хүн мал явж болно. За харин хардалсан үед тэврийн хэрэгсэл цаашлаад хүн малч зорчих боломжгүй гонцолж байлаа. За ёроолдож хөлдөөгүй том голоор тэврийн хэрэгсэл явах ямар ч боломжгүй. За мөс цөмөрч үүнээс үүдэн маш их аюул учирч болзошгүй учраас мөсөн дээгүүр явахгүй байхыг дахин анхааруулж байна.